Hi guys, энэ удаагийн маань бичлэг тавтамжаар энэ удаагийн бичлэгээр нэг онцгой юм байхгүй би зүгээр л ярьж өргүүлнэ. Өдрийн бодлоодаа би ингэж гаргамаар байсан байхгүй юу? Тэр болохондоо ингэж би бичлэг хийцэн. Тэгээд тэрийг влог болгоод оруулж байна. Hi guys. Одоо өглөөний 8 цаг 5 минут болж байна. Тэгээд би сая 8-9 ирчээд шүдэл уусан. Тэгээд шүдээ уусны хараас усууя гэж бодлоо. Сүүлийн би муу байгаа гэх юм уу сэтгэл санаа муу байгаа гэх юм уу яг аль нь гэдгийг нь мэдэхгүй байна. Тиймээс витамин уу гэж бодлоо. Би ашигтай бактери ер нь л өмнө жил гаруй өмнө авчихсан байхгүй юу? Эрүүл мэндийн бодоод авчихад тэгээд ер нь уухгүй хайцсан байсан. Тэгээд гин санаад сүүлийн үед ер нь ууж эхэлт юм уу гэж бодож байгаа. Би доктортой байсан цагийнхаа ажлаас би чөлөө авсан байхгүй 2 сарын чөлөө авсан чинь би ажилгүй болсон. Би өөр ажиллаг нь орчноо л гэж бодсон. Тэгсэн чинь ажил нь олдохгүй байгаа болохоор ер нь тэрнээс л нэлээд стресстэй байгаа. Би өөрийгөө хайрлах сураагүй гэдгийг би олж мэдсэн байхгүй юу? Олж мэдсэн байхгүй шигтэй би угаасаа мэддэг л байсан. Гэтэ тэгэл тоохгүй явдаг байж аваад саяхнаас ингээд би ингээд өөрийгөө хайрлах сурахгүй болохгүй мэн да гэж бодоод тэгээд ер нь нэлээд зөв амьдралаар амьдрий гэж бодсон. Өөрийгөө ингээд өвтгөөд зовоох юм хийхээ болчих гэж бодсон байхгүй юу. Тэгээд ер нь л миний тарих бол өгцөн байсан. Одоо ч өгцөн хэврэл галах л та. Тэгээд брэйн рот болсон би ингээд утсандаа амар дундцсан. Би ингээд Instagram орохгүй, TikTok орохгүй байж чаддаггүй. Миний өдрийн screen time 16-аас 18 цаг байгаад байсан байхгүй юу. Би ерөөсөө амьдрахгүйсэн. Ерөөсөө амьдрал байхгүй. Тийм болохоор би зүгээр ер нь болчихъя гэд тэгээд Instagram, TikTok энэ төр устгасан байгаа. Буцаад ер нь хэдний өдөр татгалах. Гэтэ одоохонд бол устгацсан байж байгаад нэг өдөр татгалах. Маань төлөвлөгөө болохоор би ажил гадна тэр ажил маань ямар ажил юм бэ гэхээр аягуугаагчийн ажил заяа. Би Солонгос дэрснээс хойш би аягуугаагчийн ажилд гарч үзэж байгаагүй за. Гэтэ би ингэж ажиллахгүй байгаад би ингээ 10 хэд хоног би ингээ ажиллах байсан байхгүй юу. Тэгээд ашгүйний юм ажил олсон чинь тэрэн дээр би өдөрт 4 хүн л цаг ажиллаж байгаа заяа. Тэгээд тэр нь ингээ өдөр болгон биш ажиллаад байгаа байхгүй юу. Тэгээд ингээд сарнаа чи ингээд одоноос юу ч хамаагүй ямар ч голохгүйгээр хийх хэрэгтэй байна. Чи ингээ гол шилээд ах юм бол би ингээд ажилгүй. Тэгээд ингээд сургалтын төлбөрчгүй ингээд юу ч биш болчих юм байна гэдгийг би ингээ ойлгож байгаа байхгүй юу. Би тэгээ сая би ингээд хаар дараад заяа. Сүүлийн хэддгээс хойшоо юм мэдгүй. Сүүлийн хэддгээс хойшоо гэдгийг л би санахгүй. Гэтэ би ер нь айгүй унтаж чадахгүй юм бодоод ингээд унтаж чадахгүй. Эсвэл ингээд унтсан ч гэсэн хэдхэн цаг унтаад эсвэл ингээд хаар дараад тэгээ ингээд амар сэрүүлцээд унтах сэрүүн байх хоёрын дунд нь байгаад байсан байхгүй юу. Тэгээд өчигдөр арайгаагүй унтлаа. Гэтэ унтахтаа би шөнөөгөө хаар дарлаа. Тэр амар хэцүү байлаа. Өөс аягуугаа ажиллах гэж байгаа юм чи бодоод нүрээ бодохгүйгээр зүгээр л скин кэр хийх гэж бодлоо. Нилээн сайн унтсан. Би сая 8 цаг унтсан. 8 цагийн нойртой байж байна. 8 цагийн нойртой болохоор уг нь би ингэж би 11 өнгөрөөж унтсан байхгүй юу? 11 өнгөрөөж унтаад шөнжөнгөө тэгэж нилээн сэрүүлдэж байгаа. Сая 8 гэ сэрүүлэх дураас ирж байгаа шүү дээ. Тэгээд энэ сэрүүлэг үндэ ямар ч утга учиргүй заяа. Зүгээр л зөв амьдрал юм аа эхлэл. Би одоо ингэж өглөө 8 цаг гэс ирчлээ шүү дээ. Одоо надад хийх юм байхгүй заяа. Хийх хэрэгтэй байхгүй. Би одоо нүрийн будна гэсэн бол би яг нүрийн будганда нэг 10 минут энэ төр зарцуул 10-аас 15 минут зарцуулах байсан. Гэтэ би нүрээ бодохгүй болохоор одоо юу их бол мэдэхгүй л юм. Би бас өчигдөр унтахаас өмнө өөрийгөө хэрхэн хайрлах вэ гэсэн тийм өөрийгөө хайрлах талаар бичлэг үзсэн байхгүй юу? Нэг алдартай шүлэг зохиогчийн юм зохиогч юм уу эсвэл ингээд ихтгэл тавьдаг хүн юм уу мэдгүй. Яг ямар хүн байсныг мэдгүй. Гэтэ нэг 18 минутын бичлэг үзчихээд би унтсан байхгүй. Гэтэ би тэрнээс нь юу ч ойлгоогүй. Юу ч ойлгоогүй ч гэжтэй зүгээр ингээд тэр бичлэгнэр яг юуны талаар гарсан бэ гэхлээр чи ингээд бусад хүмүүсээс чи муухайг сонсчлоо. Тэрийг чи дүлийн юм дээр очиод хэл. Чи нэг муухай марчлаа.
тэрийг очиод чи сохор хүнд хэл. Чамд ингээд алхаж байхад чинь юу болсон талаар чи хүлгүү хүнд очиод хэл. Яг тиймэрхүү утга санааны юм хэлсэн хгүй. Чи ингээд байгаа байдалтай сэтгэл хангалуун байгаад чи өөрөөр нь ингээд хүлээгээд ав. Тэгээд зарим хүмүүст ингээд боломж олддоггүй ч гэсэн чамд бүх юм байгаад хахад чи яагаад ингээд өөртөө готроод ингээд гониглаад тэр сүүдэр дотор амьдраад байгаа юм бэ гэсэн ухааны ярьсан байхгүй юу? Зүрхшүүл бүтэн ороогүй тэгээд мэдгүй яж хат миний тарих ер нь бол амар нойр багтаа тэгээд яг бүтэн ажиллаж чадахгүй байсан болохоор ч тэр юм уу ингээд тэрийг ингээд хүлээж авч чадаагүй ч магадгүй л тэрийг үзчих шууд унтаад гэсэн байхгүй. Би Wizard Leeds-ийн нэг бичлэгийг нь хальт эхлүүлж харсан байхгүй юу? Wizard Leeds лөө би ихтэй нэрийг буруу дуудаад иж магадгүй шүү. Тэр хүн одоо ингээд өөрийгөө хайрлах талаар яг юу гэж хэлж байгаа юм бэ гэхлээр чи ингээд өөр хороо энэ хорвоо дэлхий дээр байж болохгүй. Чи энэ дэлхийд ингээд тааруулж амьдрах хэрэгтэй. Wizard Leeds ингээд ээжтэй хэлсэн гэж байгаа. Ээж би ингээд амар амжилтанд хүрээд би ингээд од толмоор байна, би ингээд инфлюенсер болмоор байна гэдэг ээжтэй хэлсэн гэж байгаа байхгүй. Тэгээд тэгсэн чи ээж нь үгүй чи хийдэж чадахгүй гэдгсэн гэж байгаа. Тэгээ Wizard Leeds өрөөрөө ороод чи таныг зүгээр л ингээд суусан гэж байгаа. Юу ч хийхгүй зүгээр ингээд суусан гэж байгаа. Тэгж яхта би одоо яг ийм сэтгэхүйтэй тэгээд ийм personality те доод олж чадахгүй байна гэдгийг ойлгоод тэгээд ингээд шин дүр бүтээсэн гэж байгаа. Шин дүр бүтээгээд тэгээд тэр дүрээрээ ингээд амьдарч байгаа. Тэгээд энэ бас ингээд чи ингээд боломжтой хай. Чи хоол хийх дуртай байх юм бол хоолны газар нэ. Чи бейк хийх дуртай бол чи бейкери нэ гэл тиймэрхүү нэг талаар ингээд ярьталс. Тэгээд эднэрэн ч гэсэн ингээд яг миний төрхөө бүтэн ороагүй байхгүй юу. Тийм болохоор би бас тархиндаа яг чингээж хүлээж аваагүй яг надад тохирсон тийм зөвлөгөө хэрэгтэй байгаа гэх юм уу? Гэтэ яг хаа тиймэрхүү бичлэгнүүд үзээд ингээ өөрийгөө хайрладаг болчихно гэсэн үг биш л дээ. Хамгийн гол нь би өөрийгөө бусад хүмүүсээс илүү их мэдж байгаа болохоор би л өөртөө байгаа. Би өөрийгөө илүү их ойлгох хэрэгтэй гэж би бол бодож байгаа. За ер нь л миний хувьд бол би өөртөө илүү их ярилцах хэрэгтэй л гэж би өөрийгөө хараад байгаа. Өөртөө илүү ярилцах хэрэгтэй. Бусдаас илүү өөрийгөө нэгт тавьдаг байх хэрэгтэй юм шиг байгаа юм би бол. Би ихтэй тэрийг мэдээд байгаа байхгүй юу? Өөрийнхөө ингээд нүд рүү харна штэ. Би ингээд талент өөрийнхөө нүд рүү харчаад та сарнаа. Яасан гэж чи энэ хүнийг өөрөөсөө илүү тавиад байгаа лээ? Миний үзэл бодол илүү чухал штэ. Яа гэх юм бол энэ миний амьдрал. Намайг тэр зүйл энэ зүйл өвтгөөд ах юм бол би яагаад энэтэй ингээд зууралтаад ингээд өөрийгөө зовоон байж ингээд цуг байх хэрэгтэй юм бэ? Эсвэл намайг зовоохоор шийдвэр авах юм бол би яагаад ингээд өөр боломж байхад яагаад л ингээд зовоод яваад байгаа юм бэ гэж би ер нь бол боддог. Би тэрийг мэдж байгаа. Боддог гэхээсээ илүү би тэр асуудлын талаар ингээд мэдж байгаа байхгүй юу? Надад юу тохиолдод байгааг мэдж байгаа хэрнээсээ л шийдвэр нь тэгэл буруу шийдвэр байдаг. Тиймэрхүү юмнууд бол сүүлийн үед нэлээ их бодогдож байгаа надад. Наадам болох чинь надад дээл байдаггүй харин би юунд дээл хүмүүсд гоё фестивал орё юмарыг гэж бодлоо. Гэхдээ дээл байхгүй болохоор одоо тэг яах вэ? Гэтэ манай найз надтай цуг фестивалд оролцъё гэд тийжсэн. Тэгэхээр би тэг яал ингэсэн. Өнөөдөр бас дээрээс нь би 10-аас 3 хүртэл ажиллах байхгүй юу? 10-аас 3 хүртэл ажиллачаад би өөр нэг найзтайгаа уулзаад цуг уулна гарахаар болсон. Би Солонгост ирчээ нэг ч удаа уулна гарч байгаагүй байхгүй юу? Гэтэ тэр найз маань ууланд гарах уу гэж асуусан заяа. Тэгэл би ингээд ууланд гарыг гэж боддог байсан. Би ер нь бол Солонгост ирснээсээ биш ууланд гарч үзэх юмсан гэж боддог байсан байхгүй юу? Гэхдээ тэр найз маань надаас ууланд гарах уу гэж асуух үед нь би үгүй гэж хэлсэн заяа. Яагаад юм бэ гэхлээр би гунигтай байгаад байгаа. Би өөрийгөө ингэж олох гэж хичээж байгаа. Тэгсэн мөртлөөсөө би ингээл алкогол угаал ингээд өөрийгөө бүр алдаал. Тэг ингээл надад туслах зүйлийг би ингээд түлхээд байсан байхгүй юу? Өөрийгөө хайрлахад минь туслах, өөрийгөө ойлгоход минь туслах, илүү зөв амьдралтай байхад минь туслах юмнуудыг би зүгээр л ингээд түлхээд байсан. Гэдгийг би өчтөр ингээд бодож хагаад ойлгоод тэгээд
За хоёлоо ер нь ууланд гарах юм байна. Чиний санаа чинь өстө зөв юм байна гэд. Тэгээ ууланд гарахаалсан. Үдээс хойшоо нар буух үед гарвал гоё гэд. Тэгээд нар буух үед гарахаалсан байна. Гадаа ер нь жоохон бүгдгэрлэх шүү. Гэтэ дөнгөж өглөө болж байгаа болохоор тэгж байгаа хэл та. Тэгээ өөр сонин сайхан гэх юм бол жин хасан 4 кг хасан баха. Тэгээд ер нь бол энэ жим маань надаа ер нь амар таалагдчихж байгаа. Би энэ гуаша гэхдээ ашиглаад надад үр дүн өгж байгаагүй нь сайн мэдгүй л. Гэтэ ашиглаа уулга. Буруу ашиглаж яж бас магадгүй л дээ. Гэтэ үр дүн нөлөө гарах уу. Тэгээд араас нь нарны цэс төрөх чи ямарч гэж. Би ихтэй нарны цэс төрөхчлөө сая сандгүй. Надад тухгүй мэдрэмж төрүүлж яхад би ягаад зүгээр гээд нөгөө хүний сэтгэлийг бодоод байлгаад авах хэрэгтэй гэж. Би тэр гуйлтыг биелүүлэх хэрэгтэй гэж. Би ихтэй яг өмнө жилээс эхлээд сурж эхэлсэн байхгүй хүмүүст үгүй гэж хэлж. Наа чи надад тухгүй мэдрэмж төрүүлэх болохоор би чамд үгүй гэж хэлмээр байна гэж яг хэлж сурч ирсэн байхгүй юу. Гэтэ би яг тэгж бол шууд үгүй гэж би хэлж чадахгүй байсан болохоор би зүгээр тойроо утгаар ингээд үгүй гэж хэлж ийсэн заяа. Тэгж яхад тэр хүмүүс маань ингээд над руу ууралж ийсэн байхгүй юу. Яг тэр үед л өстой нэрээ амар тийм гүйлт мэдрэл буруу юм хийсэн юм шиг тийм мэдрэмж төрчихсэн байхгүй юу. Тэгээд ухаад бодод үзэх юм бол би үгүй гэж хэлж яхад тэр хүн яагаад хүндлэхгүйгээр надаа ингээд ууралж байгаа юм бэ гэсэн бодол би дараа нь ингээд ойлгосон байхгүй юу. Тэгэл тэр хүн бол угаасаа буруу хүн байсан. Угаасаа миний амьдралд байхааргүй байх хэрэгтэй хүн байсан гэдгийг ойлгож байгаа шүү дээ. Өчигдөр би Монгол хоолны газраас хоншуур захиалсан урчигдөр юм идсэн байхгүй юу? Урчигдөр шөнө би 12-ийн үед өдөржингөө юм идэхгүй байжгаад би 12-ийн үед Макдоналдс ороод нэг тал бүрээр идсэн заяа. Тэгээд өчигдөр бас ингээд юм идэхгүй байжгаад оройны цагаар хоёр ширхэг наадмын хоншуур идсэн. Тэгээд 5 ширхэг багтаараа ирсэн байхгүй тэр хоншуур ингээд 5 ширхэг багтаараа ирэхэд нь яг хоёрыг нь л идээд ингээд цатцсан байхгүй юу. Тэгээд одоо тэрнээсээ ингээд үлдснээсээ халааж идэ гэж бодлоо. Ийм өглөө эрт тийм амар тостой юм идэх нь маш биеинд ингээд маш муулах л та. Тэгээд уусаа өөр идэх юм байхгүй юм чинь тэрийг идчихдөө. Үнэнээ л хэлээ сүүлийн хоног бол би үнээр алкогол живсэн. Тэрнээсээ амар харамсаж байгаа. Дахиж би ингээд алкоголыг хүрмээргүй байгаа. Зүгээр л алкогол уучих юм бол би биш болоод би зүгээр худлаа хэрэгтэйсэн зөө. Зүгээр иччихчгүй би шатаар буухтаа айгүй мууштай энэ төр гэж худлаа ирсэн баа шүү дээ. Угүй шатаар буухад нэг юм асуудал биш гэхгүй би ингэ шатаар бууж аваад унтсан заяа. Тэгээд тэгснээ би шатаар буухтаа айгүй муу гэж авсан. Тэгээ би сушинээс бусад далайн гаралтай бүтээгдэхүүнийг идэж чаддаг байхгүй юу. Тэгээд тэгснээ хүний өдөөс харж ирсэн аа. Би далайн гаралтай хоолнд дургуй штэ. Ингээ хэлсэн байвал яах вэ? Хэлсэн байвал яах вэ ч гэж дээ. Би тэрийг мэдчихэл байгаа л да. Би яагаад тэгж худлаа яриад байгаа мэдгүй тийм ээ. Зүгээр ингээл ямар ч төвггүйгээр зүгээр юу ч болоогүй юм шиг би худлаа яриадсан за. Тэр ингээ амар сэтгэл зүйтэй байгаад замсаж нэг халааж идээд тэгээд дахиад орохоор ах юм бол дахиад нэг шатаад. Энэ өрөөний гэрээ шатцсан байхгүй юу? Тэгээ би шинэ гэрэл аваад дайсоогоо шинэ гэрэл аваад ингээд өөрөө салчиг гэж бодоод яг өчтөр дайсоо ингээд орчоод гэрлээ авчаа гараад ирсэн чинь өөр сайтны гэрэл авсан мэдээ. Ийм 4 инчийн гээд буруу авсан заяа. Эндээс том инчээсэн юм билээ. Тэгээд би ихтэй яг бодсон арай л чичиг харагдаад харна. Энэ хараа биш хаа гэд яг амар эргэлзээд байсан чинь нэрнгэс биш байсан. Тэгээд солиулж магадгүй гэж бодоод яг баримтаа авсан байсан байхгүй юу? Ашгүй. Тэгээд өнөөдөр нэг заваараа бас орж солиулах хаа. Ер нь л би цаг минут тутам туцныхаа мэдээллийг шалгаж ирсэн. Одоо ингээд Instagram, TikTok-оо устгасан чинь амар байна. Би худлаа хэлгүйгээр би үнэ л хэлээ. Одоогийн байдлаар л би усныхаа notification-ыг бол орж шалгамаар л байна. Гэтэ би яг одоо мэдээд байгаа байхгүй юу? Орж болохгүй, шалгаж болохгүй. Тэгэх юм бол буцаал би унчин өнөглчих нь
гэдгийг мэдээд байгаа байхгүй. Тэгээд шууд захиалсан чинь хартаа байцаа дагалдаж ирсэн. Байцааны салаад, лонгийн салаад, нийслэл салаадыг нь бол нийслэл салаадыг нь худалдаж авсан л та төстэй нэр. Тэгээд байцааны салаад энэ нэлээ их хэвтэй юм л шүү дээ. Энд нь амар баярлсан. Хэвээ бүр амар рандом. Влогчлаа тийм. Влог гэж угаасаа юм бид үлээ. Нэг амар өглөөс ирсэн амар дип юм ярьж байсан. Гинт хоол идсэн. Одоо гинт ажил руу яваад шүү дээ. Байцааны салаад амар таалагдчихна. Би өөртөө найстайгаа уулзаад тэгээ би ажил дээр нь очиод тэгээ бид хоёр хайрт юм мэдчихэд гэлүүн яваад pineapple идээд тэгээ бид хоёр цуг кино үзээд тэгээд ийжсэн чинь кино үзэх өмнө манай найз орлогоо энэ бамбаш шийдтэн заяа. Тэгээд тэнгуут нь надад гэж амлаа гэж бодод би ингээд тэгэрч аваад тэгээ амар гоё тухтай заяа. Энэ бамбаш бүр ингээд амар тухтай. Тэгээ би ингээд тэгэрээд 2 цаг тэгэрч хийсэн баха. Цаг маг ингээд тэгэрч хитээд айгүй гоё тухтай санагдаад тэгээ ингээд амар нойр хүрээдсэн болохоор киногоо болоод унтахаар болоод тэгээ энийг тэрээд ивцэн чинь бүр амар тухтай заяа. Тэгээ би угаасаа ингээд айлд унтаж чаддаггүй болохоор за миний нойр хөрөхгүй юм даа гэд тэгээд гэрээс нь гараад өглөө 6 болж хахад гэрлэг орж ирээд унтсан байхгүй юу. Энэ ингээд амар тухтай санагдаад харна би найзсаа гоож байгаа шүү дээ. Энийг надад хэд хоног өгчхөө би энийг цааваа явуулчихоо гэдгсэн чинь тэгдэг гээд. Тэгээ би энийг сая сүүлийн 2 хоног тэрвэр твтэж байгаа. Энэ бүр надад үнэхээр ханиулж байгаа. Амар гоё дүүлэн заяа ингээд тэрврээд унтын шүү дээ. Тэгэх юм бол яг хүн тэрвэрж байгаа юм шиг би хүнийг тэрвэрж байгаа юм шиг би хүнд тэрвэрлж байгаа юм шиг нэг тийм аим гоё мэдрэмж төрдөг за. Яг хаар дарахын үед бол хаар дарж байгаа ч гэсэн энэгүй байсан бол бүр амар хаар дарах байсан ч юм билүү юм мэдлээ. Майк байсан бол хүн амар макбон явах байсан юм шүү. Гой сонсож байна уу? Сая юм тэжээр хатгуулаад гэртээ байгаад харна. Юм боолоо тэг. Заваалах. Тэр би ер нь гарт алхахдаг төрлийн хүн биш ахгүй юу? Тэгээ өчигдөр урд энэ төр ер нь нэлээ их гарт алхсан. Алхахаар ихтэй яалтчгүй сэтгэл санааны байдал энэ төр нэлээ сайжирт юм аа. Хүмүүс намайг YouTube хий гэдэг. Би яг үндэ яг YouTube дээр юу хийж юу оруулахаа мэдэхгүй байсан байхгүй юу? Ингээ санаа байхгүй штэ. Тэгээ ингээ YouTube хийн гэхээр ч амар дарлагтай юм шүү гэж бододсэн чинь зүгээр л ингээл яриа суучихад болох юм байна гэдгийг би сая ойлголоо. Тийм болохоор одооноос ер нь ихтэй бичлэг оруулахаа. Зүгээр ингээл өдөр тутмынхаа амьдралыг харуулаа л юм яриад чалчаал. Манайх түндэ мөндөнийх амар хол биш ахгүй юу? Тийм болохоор түндэ мөндөдөг монгол шагдаануудаас хол цайлж болдог. Тэгээ би ингээд ягаад ч юм бэ? Би наран гээд шиг хоолны газарт л амар дуртай зам. Одоо яг хуу солонгос хүмүүстэй явах юм бол арай цэвэрхэн гээд би гүрэн рүү норно. Гэтэ би найзуудтайгаа ч юм уу эсвэл ганцаараа явж байгаа ч юм уу эсвэл хоол цахилж идэх юм бол би нарангаас цахилдаг. Ягаад юм бэ гэхээр наран гээд тэр хоолны газар маань Монголд байдаг яг ганц нар шиг амттай байдаг байхгүй юу? Тийм болохоор сэтгэлд амар ойрхон санагдаад би нарангаас цахилж иддэг. Яг тэр ганц хууш идэх гэж сая ингээд бичлэгийнхаа цагийг харж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь би 10 дахь минуттай одоогээр идчихнэ гэж боддоо. Нэг хууш үргэлжтэй. Хажуугаар нь яриад байгаа болохоор ингэж удаа идэж байгаа юм болов уу? Өөрийнхөө хэр удаа идэж байгаа, хэр хурдан идэж байгааг анзаардаггүйсэн байхгүй юу? Сарын өмнө ажил дээрээ байхдаа би ингээд анзаарсан байхгүй юу? Амар удаа идэж байгаа гэдгийг би мэдэхгүй байгаа шүү дээ ингээд. Цаг хараад эхэлж идээд тэг ингээд идэж дуусныхаа дараа цаг харсан чинь 30-40 минут өнгөрцөн. Зүгээр нэг гэн аяг хоол идэх гэж штеп. Сүүлийн үед би TikTok дээр айгүй их лайв хийсэн байхгүй юу? Тэг яг яагаад лайв хийгээд байгаа юм бэ гэж бодоод үзэнгүүт би ингээд зүгээр л ярмаар санагддаг. Зүгээр л өөрийгөө илэрхийлмээр энд сарна гэдэг гошхой байдаг шүү гэдгийг хүмүүст мэдүүлмээр ч юм уу. Тэгэл миний гол зорилго маань зүгээр л ярих л байгаа штеп. Нэг асуулт нь өчнөө хідэн ч удаа ярьтын тэр болгонд нь ингээд сандрахгүй ингээд хариулаад амар лупэнд орсон юм шиг байсан юм байна ер нь. Энэ нь илүү гоё юм байна. Яна би хөө юу вэ? Ингэж удаа итгэр чинь би хоцорч байгаа юм шүү дээ. Тэс гарах юм байна. Энэ бол цаг 8:40 болж байна. Ороо ураагаад
буцаа өмсөд гарахад ойролцоогоор нэг 40 минут явахтаа зарцуулах юм лээ. Тэгээд эрт оцсондоо ч явах те угаасаа хийх юм байхгүй юм чинь. Ирснээс хойш айгуугааж байгааг болохоор жоохон хэцүү л байх бах гэтээ явах гайг баха. Надад одоо 4 л амьс байгаа. Тэгээд бай юмнуудаа угааж хурцсан амьсаа угаахгүй л хэцүү юм байна дөө. Би тэнд ажиллаж байгаад шууд найзтайгаа уулзаж уул руу гарч магадгүй болохоор би эвтэйхэн юм өмсөе гэж бодсон. Тэгээд би ер нь ууланд гарч байгааг үгүй хэлсэн шүү дээ. Ууланд гарч байгааг болохоор би яг үнэндээ юу өмсгөл мэдгүй л юм. Гэтэ нэг сул өмд өмсчихэд болох гэж боддог. Одоо надад байгаа сул өмд маань энэ л ань заяа. Тэнд нэг саарл өмд байгаа. Гэтэ энэ өчигдөр ажиллаж байхдаа өмсөд ингэж амар мухалцсан зав. Доор болохоор Converse-ийн гэдгийг өмсөж бодож байгаа. Миний утас ихтэй тэнэггүй байна шүү дээ. Хэлнэ гэж байгаад таг мартчихсан биш үү? Converse өмсөл ер нь жоохон хэцүү байна. Угаагүй байна. Crocs өмсөл ажиллаад гэрлүүгээ орж ирээд утас олчод гарах юм байна. Цаг агаар маш гоё байна. Гэрт ер нь aircon асаадсан байсан чинь жоохон дараад байсан юм байна гэдгийг гарч ирээл мэдлээ. Би яа гэдгийг мэдэхгүй байна шүү дээ. Би буруу талаас нь суудсан. Яг тэр талаас нь суун гэж бодсон юм байна. Би YouTube бичлэг үзчихсэн байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь буруу тал руу яваад ирсэн юм болохоо. Гэтэ цагтаа л амжих юм байна. Гэтэ жоохон батрынаас буучаад гүйж мөхлээс та байна. Орч ирээ 40 минут болсон заяа бүр ингээд амар халуун заа. Тэгээд 40 минут болоход миний нүр юм боллоо. Тэгээд одоо юм идэж байгаа. Тэгээ би өглөө юм идэж гарсан болохоор би ингээд миний гэдтүүгээд үнэхээр би идэж чадахгүй нэ харин би оронд нь агаар амсахгүй амар халуун байна гэдэг хэлээд гарч ирсэн 2 минут гарч ирээ. Өглөө Can you guys see this? Ийм газар ажилласан. Би 0 руу орж ирээд флеш гэсэн чинь надад бүр юу вэ? Зүгээр л аимшигтай цагууд өнгөрлөө. Би талхтай болж чадлаа. Бацаа их ч өгсөн юм. Нэг иймэрхүү байдалтай маш нурлтын байдалтай байна. Тэгээ би өгн амьсаа тайлаад буцаад тарчаад өмсөе гэж бодсон чинь бүр өмсөлтгүй юм байна дөө. Хизээ чи юм ажил хийхгүй. За би ихтэй ер нь ажил голоод байсан болохоор л эцэст нь ийм байдалд хүрсэн л хальтаа. Би ажил галахгүй. Гэтэ энэ бол бүр үнэхээр аимшигтай байлаа. Тэгээ өнөөдөр бороо орно гинэ. Бороо орно гэж болохоор ууланд гарах маань бараг худлаа олчих шиг байна. Тэгээ гэрлүүгээ ороод шүшүүрт орчоод бараг өөр ажил олоод дахиад ажилт юм уу гэж бас бодчихин. Дээрсэн шүшүүрт орчоод гараад ирлээ. Би бүр амар сони юм. Надаас бүр үнэхээр шивэр үнэртэж би метронд ингээд 20 минут 30 минут явсан гэж боддоо. Амар ичмэр исэн за. Зөв ингээд надад хүртэл ингээд үнэртээд байгаа үнэр байгаа штий. Тэнгуут бусад хүмүүст яаж амар тодор үнэртгүү гэж бодоод. Өөр нэг ажлын зар олж хараад бүтэн 1 сар ажиллана гинэ. Тэр нь ингээд өөр хотод тэгээд байрлаж ажиллана гэд тэгж байна. Тэг ингээд ямар ч амралтгүйгээр тасралтгүй өдөр болгоо ажиллаад байрны цаанаасаа хоолны цаанаасаа тэрийг нь харчаад жоохон сэжигтэй л чим шиг санагдаад мэдгүй би яг 1 сар юм чинь ажилчт юм уу ч дөө гэж бодох шиг. Тэгээд ганцаараа зөөгч юм гэсэн. Тэгээ нэг хэмэр үйлчлэгч тийм амир их байгаад ахгүй. Яг зөвхөн зөөгчөөл хийн. Аяг тавгүй гахгүй гэдгсэн болохоор надад бас айгуу дажгүй санагдаад байгаа. Жоод би хариу өгье гэд тэр ихч рүү хэлсэн байгаа. Ер нь барыг бодоод дуусчлаа дөө. Сайн шүшүүт орчих та бодсон чинь ер нь ажиллаж дөө. 1 сар тэгэл үрийгэд ажиллажээ. Гэртээ 1 сар амьдрахгүй гэж зүгээр царийнхаа түрээснийхээ мөнгө өгч өгдөө. Одоо ингээд үдээс хойш ажиллах юм бол би гарчээ гэж утсан чинь ер нь байхгүй юм шиг байна. Тэгээ ортож тэр
гаргаад өгдөг самуучлын хүнээс нь ажил байна уу гэж асуусан байгаа. Тэгээ хүлээж агаар л гэсэн. Хариу үгүй нь хаа. Гэртээ байж чаддгүй. Гэрээс гарч ижил яг бодол илүү бага юм бодоод арай илүү 50 баг шиг л. Найзтайгаа 7 гэж болцгоорсон. Тэгээд би Obsessed гээд кино үзчихье. Лоло киногоос үзчихье. Тэг гадаа бороо ороод байгаа болохоор бас жоохон гонигтай болоод байна өө. Уртан тололч найзтайгаа уулзах юмсан ганцаараа баймааргүй байна өө. Миний бүр нойр бүр амар хурцын заяа. Бүр ингэ нүд анилтаад миний би ч гэсэн ингэ амар ядраад байгаа гэдгийг би мэдээд байгаа байхгүй юм. Гэтэ би унтаж чадахгүй байна. Унтаж чадахгүй байна. Оо. Гонтыг хэлдэг юм гоо тэр хүртээ цаглал. Нэгтээ надад бүр амар хануулж байна. Би нэг юм олж авна. Би ихтэй илүү томыг олж авмаар байна. Гоё юм гэж алгатаж өгдөг, тайвшруулж өгдөг. Манай найз гэрлүү ирэхээр боллоо. Тэгээд жоохон юм ярьцгоё гэсэн. Тэгээд 30 минут 40 минут дараа ирнэ гэхээр нь бас хальт босч гэр орноо зэгцлээд дээгүүрээ юм цамцлаа. Би энэ цамцанд амар хайртай. Бэлгийн замаар авсан цамц болохоор би энэ цамцанд амар дуртай. Тэгээд өмсчлөө. Гадаа бороо орсон шигээл бүрхэг гонигтай л. Одоогийн маань бичлэгийг үзсэнд баярлалаа. Дараагийн бичлэгээрээ удахгүй